before millennium. SN2 got together. Сайн байцгаана уу үзэгчдээ. Өчигмийн төргийн эх орон Монголын үндэсний телевизээс шинэ жилийн баярт зориулан оны онцлог зочдтой үзэгч та бүхнийг үдэш бүрийн 22 цагаас уулзуулж байгаа юм. Ингээд энэ үдшийн оны онцлог зочноор Монгол аялал компани ерөнхий захирал Пүрүүд орж өргөдсөн байгаа. Одоо бүгдээрээ зочноо өгтөн авцгаая. За та сайн байна уу? Шинэ оны баярын минь төргий. Ийшээ суугаарай. За. За тэгэхээр өнөөдрийн оны онцлог зочинд маань Монгол аялал компани ерөнхий захирал Пүрүүд орж ах маань ирсэн байгаа. За танд энэ өдрийн мэндийн үчийн мэндийг хүргэе. За мөн шинэ оны баярын мэндийг хүргэе. Та бүхэн ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр нэвтрүүлгийн маань хамгийн эхлээд баяр дээр баяр нэмэхээр за нэвтрүүлгийн хойморт ирсэн зочинд маань за бас баярын мэдлэгээ дэвшүүлэхээр студид маань нэгэн сайн дуучид ирсэн байгаа. Дуучин ням загда хандмаа нарыг тайлбарлаж байна. Сэтгэлийн гүнээс хайр гिचгдэн эрхлүүлж жаргасаа сайхан чамдан би бүхнээс илүүтэй уяран дурсан шүү дээ сэмэрхүүлгүй өндөр тэнгэрийн наран саран шиг хоёул хамтдан зүудэ холбон уусан чаргайда чиминийхээ дуудах тусан дурлах айлгуйо чиминийхээ дундрашгүй гигээ Зүвэргүүлэн амьдрах чамтай хонгорхон чамдаа би холдхийн аргагүй энэгшин дасан шүү дээ хосхон нура чимэглэн шонгон жардаг шиг хоёул хамтаа зүрхээ холбоо 오슨 자리다 지민이게 오득 토슴 도르득 하이도요 지민이게 돈드르시위기게 나려한 랜딩 하려 цэцэг бүхэн сайхан байдаг шиг хамгаас илүүтэй чамдаа би хайртай шүү ханимын хинхнийг минь очруулсан энэ хин тавилангаа
харлаж хадгалж явъя чимийнхээ уулах тусам дурлах айлгууё чимийнхээ дундэршвигийн ариухан нандин хайрё чимийнхээ уулах тусам дурлах айлгууё чимийнхээ дундэршвигийн ариухан нандин хайрё нандин хайрё За уран бүтээлийнхээ дээжээс өргөн барьсан дуучин Нямзагт болон Хандбаа нартаа бас уран бүтээлийн өндөр амжилт өсөөрөө. 2016 онд хоёр дуучид маань бас уран бүтээлийн Ариун баялаг ихтэй байх болов уу? Эх орон Монголын үндэсний телевизээс бэлтгэн хүргэж байгаа оны онцлог хүн нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн зочид маань за 2015 онд хийж гүйцэтгсэн ажлаа зочидтой арт түмэнтэйгээс хуваалцдаг ийм нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр Монгол аялал компанийн хувьд бол 2015 онд үнэхээр амжилттай ажилласан. Санд асуудалгаар бол тэргүүлсэн аялал жуулчлалын салбартаа үнэхээр Монголд номер 1 компани хамт олон гэж маш олон хүн санд ирсэн учраас бүрдүүр захирлыг өнөөдрийнхөө энэ одоо үдшийн баярт өрн орцуулж байгаа юм аа. Тэгэхээр Монгол аялал компани 2015 онд маш олон ажил хийж гүйцэтгсэн. Ажлынхаа бас та ажлынхаа одоо хийж гүйцсэн Ажлаасаас бидэнтэй хуваалцахгүй юу? Зэгчтэй хуваалцаад. За бид бүхэн Монгол аялал компани нэлээд олон одоо аялал жуулчлалын салбарт бүтээгдэхүүн шин бүтээгдэхүүнүүд гаргасан. Бас урлаг соёлынхан бас нэлээд ивент тэгж тийм ээ. Ахмад уран бүтээлчтэй одоо гарсан тогтохоогоос ахвал олон уран бүтээлчдийг яасан ивент чинь гэж ажилтнаа одоо бас туссан байгаа. За тэгээ Монгол аялал компани 2015 онд Манжуур аялалд одоо шинэ одоо чиглэл шинэ хөтөлбөр тийм ээ энийг гаргасан. Хайл хайрлуу одоо харбин лүү ингээд гаргасан байгаа. Мөн эрхүүг аяллыг шинээр ингээд гаргасан байгаа. Тэгээд дотоод аялалд нэлээд олон чиглэлүүдийг оруулж тэгээд дотоодынхаа аяллыг ер нь өөрчлөе. Биднүүд 2035 хүртэл Монголын аялал жуулчлалын одоо мастер төлөвлөгөө хийж боловсруулах дуусах шаттай явж байна. Бид одыг хүртэл одоо аялал жуулчлалын одоо тийм мастер төлөвлөгөөгөө яваад зүгээр гадны жуулчдууд яг хөвгтөр хитгэе одоо тийм хар хоринч байт юм Эрдэнэ 100 хөвсгөл далаа тэгэл говь үзүүлээд явуулж байсан бол энэ жил одоо бид мастер төлөвлөгөөтэй болж дээр нь аялын ямар шинэ бүтээгдэхүүнийг энэ одоо салбарт одоо нээж болох үгээд тэгээ 18 аймгийнх одоо аймаг болгоод 9 гайхамшиг гэдгийг гаргаж ирсэн одоо манайтай холбогдож энэ хамтран ажиллаж байна одоо Булган аймаг, Хөвсгөл аймаг, Гарангай аймаг гэх мэтлэнгийн аймагуд бол одоо нэлээд аялал жуулчлалын салбарт идэвхтэй орж байгаа жишээтэй тийм ээ. Миний одоо байсан одоо тэрийг одоо би одоо гайхдаг. Манай нут Хөвсгөл аймгийн цэцэрлэг сум би өс торинсон. Тэнд одоо тийм усны сэтгэн хөрхрээгээд манай хар орноос одоо юу улаан цуцлангаас илүү тийм хөрхрээ одоо сүүлийн үед айгүй хүн олонний сонирхлыг татж байгаа. Энд одоо бид бас аялал жуулчлалын шинэ чиглэл гаргахаар ингээд ажиллаж байгаа. Дээр манайх нарны орон жуулчлалын бааз гэдэг байдаг. Тэгээ нарны орон жуулчлалын бааз дээр бас сонин одоо юунуудыг хөрхрээнүүдийг байгуулж мөн дээр нь одоо хөшөө дурсгалуудыг хийж одоо ийм юм нэлээ ихэхэн хийсэн. Манайх одоо бас өөр одоо янз бүрийн чиглэлд одоо ажлуудыг хийж үүсгэж тэгээ одоо улаан үүд байгаль нуурын чиглэлийн аяллуудаараа шинэ одоо маршрут гарч байгаль нуурын аяллаар байгаа бааз маань уртаа ихэх одоо бүтээн байгуулалтыг хамтарч хийснээр нэлээ их ажил одоо өрнөж байж явж байна. Монгол аялал компани маань ерөнхийдөө хичнээн одоо улс руу одоо хүмүүсийг аялуулдаг вэ. За ер нь монголчуудыг гадаад руу гэхээсээ илүү бас гадаад жуулчдыг Монголд бас авчрах одоо төлөвлөгөөтэй ажилладаг шүү дээ тийм үү. Тэгэхээр бид нар яг ерөнхийдөө Монгол аялал компани эхлээд бол Монгол аялал хөтөлбөр гэж байсан тийм ээ. Энэ ясаг тэр ер нь монголчуудыг одоо 90-ад оны сүүлээд эхлээд Монгол одоо нутагт амрах төвөгтэй болж эхэлсэн. Ясаг тэр манайхан бас нэг жуулчны баазуудаар очиод янз бүрийн одоо согтуур гомдоо хэрэглээд дуулдаад нэг буруу байна тийм. Тэгээ нөгөө байж байгаа жуулчдыг одоо төвөг учруулаад ингэж байсан. Зүг боловсон амрахгүй тийм ээ. Зүг амрахгүй энэс болоод тийм асуудал гарсан. Тэгээ ер нь ягаад Монгол оронд одоо тий гадаадын жуулчд байж болдгоо гэдгийг үүднээс энэ хөтөлбөрийг гаргаж игээд
Тэгээ хөтөлбөрийн дагуу одоо болж улсын баазууд монголчуудыг авах айгүй дуртай их болсон. Тэгээ гадаадын нэг 20 гаруй орнууд аялуулж байна. 20 гаруй орнд анхудаа бидүүдийг аялал зохион байгуулж их 2007 онд хүмүүс утсан ингээд манайх руу уцтаад гол асуудыг нь явах үедээ хэдэн хоолтой гэж асуугаад байдаг гэсэн. Хамгийн гол нь хоолч голчлаа тийм ээ. Хоолнд ямар хоолтой арай өхрийн багтай хоньны багтай юу гэж асуухгүй тийм ээ. Тэгсэн бол одоо энэ нэг өөрчлөөд одоо бас хүмүүсийн одоо хүмүүсийн сэтгэхүй бас өөрчлөгдөж байна тийм ээ. Бас нэг аялын одоо юутай болж эхэлж байна. Тэгээд яаж ирэхээр одоо би юу үзье, хэд хонох ямар юутай ингээд сүүлд нэг хоол асууж байсан хүмүүс маань үүнийг асуудаг болсон байхгүй. Одоо тэгэхээр энэ одоо 2015 оноос үүнийг асуухгүй хөтөлбөрүүдийг асуудаг. Энэ үнэхээр энэ аялын компани чанартай үйлчлэгээ болж чадахгүй юу тийм ээ. Үнэхээр одоо тийм боломж байна гэдгийг одоо судалдаг болсон учраас аялагчдын аяд авах арай сайхан хангах боломжтой болж байгаа. Энэ хандлтын өөрчлөлт мэдээж аялал жуулчлалын салбар хөгжиж байгааг нэг илрэл баг тийм ээ. Одоо жишээлбэл одоо бүрд орж ах хэлж штэ тийм ээ. Хүмүүс монголчууд уцтаад эхлээд аялахдаа нэгд нь хоолоо хардаг байсан бол дараа нь үн. Одоо бол өнөөдрийн байдлаар ерөнхийдөө таны мэдүүлэх. Одоо бид нар энэ аялалд явснараа юу үзэж харж юу нүд тайлна гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэхээ нэгт болгож байна гэдэг чинь мэдээж Монголын аялал жуулчлалын салбар. За тэр дундаа монголчуудаас одоо нийгмээ дагаад сэтгхүү нас өөрчлөгдөж байна. Өөрсдийнхөө одоо оюуны хөрөнгө оруулалтаас хийдэг болж байгаа мó гэсэн юм харуулж байна. Хүн болгон өнөөдөр тийм Монгол аялал компаниг бол андахгүй болжээ. Үнэхээр одоо гадшаад аялах мөн одоо орон нутгата Монголд аялах хүмүүс андахгүй болж. Гэвч одоо Монгол аялал компани маань ер нь бас яг хэдэн оноос анх үүсгэн байгуулагдаж энэ салбар руу орж ирнэ ажиллах болсон юм бэ. Энэ бас одоо компани түүх сонирн байгаа болов тийм ээ. Тийм манайх ч одоо анх одоо гадаад дотоод худалдаагаар тийм липинг гэдэг нэртэйгээр 2009 онд байгуулагдсан. Тэгээ 2006 оноос аялал жуулчлалын салбар руу орсон. Тэгээ тэрнээс хойш одоо аялал жуулчлалын салбар дээр ингээ эрчимтэй ажиллаж ингээд байж байна тийм. Сүүлийн жилүүд бол одоо Монгол аялал компани бас нэлээд салбар компаниуд л да. Энэ одоо яг хөө аяллаа гүүр, нарны орон гэх тийм ээ. Тэгээ орон гэдэг. Яг зөв дотор нэг юу гэдэг охин компани гэдэг юм уу салбар компани гэдэг тийм ээ. Тиймэрхүү компаниудтай. Тэгээд аяллаа компаниуд анхудаа одоо салбараа одоо хөдөө орнууд Монголд нээсэн. Тийм ээ. Эрдэнэ дархан хөвсгөл тийм энэ чиглэлүүд одоо өмнө гов гэдэг энд нээсэн байх. Гадаадын орнд аяллаа компаниуд одоогоор би мэдэхгүй байна. Салбараа нээсэн компани одоохондоо байхгүй байгаа. Тэгээ манай Арабын нэгдсэн Эмират, Бээжин одоо тэгээд Манжуурд сая одоо бид нээж байна. Улаан өвдөд нээж байна. Өшөө одоо ингээд гадаад харилцаагаа нэмж байгаа ах нь шүү дээ. Сингапур, Тайланд, Вьетнам тийм ээ. Австрал, Америк нэгдсэн улсад одоо төлөөлөгчийн газрууд байна. За төлөөлөгчийн газар салбар хоёр өөр л дөө. Салбар гэдэг маань бас нэг 2-3 хүн ажиллаж яадаг тийм тэнд бэлтгэсэн хүмүүс. Төлөөлөгчийн газрууд маань төлөөлөгчсөн мөр тосч яваад тэр хүмүүсийг одоо ингээд үйлчлэгээ явуулаад ингээ аялуулахаар аялдахтаа зохион байгуулалт байгаа гэдэг талтай. Ер нь нийт хичнээн яг орон руу аялуулж байна хүмүүсийг. Бид 20 гаруй орнд аялуулж 12 орноос одоо жуулчд авч байгаа. Жилд 2-3 орныг одоо шинээр ингэж нэмж аялалд оруулж ирдэг. Бүтээгдэхүүн шинээр бий болгодог. Тун удахгүй одоо Кублөө хойц солонгослуудаа аяллыг одоо хийх гэдэг бэлтгэл хангаж эхэллээ. Сонин Куб хойц сони их сони орон сонсогдож байна тий. Одоо жишээлбэл хойц солонгос руу одоо аялуулыг гэвэл хамгийн наазах нь одоо ямар шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй гэдэг юм болоо компани зүгээс одоо тийм бүрдүүлэх юм одоо тэр цаад ус нь одоо ямар шаардлага тавих уу зэрэгдээ хаалттай болсон шүү дээ. Тийм тэгэхээр бид хамгийн нэгдүгээр асуудал яг хөтөр ер нь аялал яг нэгдүгээр асуудал хууль дүрмээ мэдчих хэвээр тэр орны хуулийг зөрчихгүй байх хэвээр аюулгүй байдал тийм ээ. Тэр аялж байгаа орнд бол ямар нэг одоо тийм ээ дайн дажин ч юм уу нэгэн бол одоо нөгөө аль сүнгний ялгуурлах үндэстэн ястангаар ялгуурлах энийг нэгдүгээрт нь одоо бид судалдаг. Хоёрд нь одоо хуулиудыг маш сайн судлах хэрэгтэй. Ямар хуулийн зөрчиж байгаа тийм санаатаа бол санаад үйлдэл хуулийн зөрчиж тэрнээс бол Монгол энэ маань энтэнд одоо гацсах тийм ээ эвгүй байдалд орох юм нэг судалдаг. Тэгээд хойд солонгос нь ерөнхийдөө яг зөв хүмүүс бол ингэж ойлгоод байна. Айхтар одоо чанга хуйлтаа мөлтэй гэдэг яг амьдрал дээр бас зэрэг байх яг нэг өөрсдийнх нь хуулийг мөрдөж явах юм бол бас нэг тийм хүнд одоо тийм хуйлтай биш. Тэгээ үүсэх одоо нэг байгалийн үзэсгэлэн газрууд асар их хойд солонгос амгүй зүгээр нэг юм бол юм л дээ орон өөрний одоо хууль ёстой байдаг учраас одоо хойд солонгосоо одоо энэгээр гараад тэрүүгээр гараад орж ирсэн яг л тэр номоор юм тийм ээ ингэж байж ирсэн гинтгэн гараад нэг тийш явчихдаг ч юм уу тийм ээ тийм байхгүй яг л маршрутыг дагуу явах хэрэгтэй. Зүгээр энэ дээр гадаадын зүйлчд бол болдог тийм ээ
гадны жуулчдууд Монгол орнд ирээ тийм үзүр үзээ тэгээ явна гэхэд болдог байхгүй. Манай монголчууд ингээд нэг өдөр байж байгаа 2 өдөр 3 өдрөөсөө тийшээ чамаагүй димэдэн нэл тийм ээ. Өөрсдөө яваад өөрснөө яваад тэгэл тийм. Бас тэгээд нөгөө нэг хориотой мөрөт юм бас хамаагүй одоо үйлчлэг ч юм уу тийм ээ. Одоо жишээ нь Арабын нэгдсэн Эмират улстай хэдүүд 2007 онд анх хайлт гарчсан. Тэр үед одоо Арабын нэгдсэн Эмират улстай боотыг мэддэг хүн одоо байгаагүй. Би өөрөө одоо боотыг мэддэггүй лээс санаандгүй байдлаас тэр аялыг одоо зохион байгуулсан тийм. Тэгэл ингээд очих тэнд арх хууж болдгоо тийм үү. Тэгээд одоо эмэгтэй хүмүүс нь ямар хуцтай авах уу, чэйж зүсгэн байж болохгүй, шорттой байж болохгүй. Тэгэхээр энэ бүхний чинь нөгөө хүмүүстэй жиггүй манайхан чинь нөгөө мэдхгүй бууж ирээд нөгөө улсынхаа хууль зөрчөөд тэгээд эвгүй байдалд орох жишээтэй тийм ээ. Тэгээ манайх Африкийн Кен гэдэг улсад одоо аялал нэлээг олон удаа зохион байгуулсан. Одоо нэг тэр амтны өвчнөд дотор чи яваал Кен улс одоо алдартай шүү дээ тийм ээ. Тэр одоо амт дээр одоо тэр зэрлэг амт дээр одоо тэр анаас одоо чон одоо юу гэдэг тэн дотор одоо бид яваад ингээ үзэгт би өөрөө өөртөө очиж гайхаад би зүүдлээд байна уу? Үнэхээр яваад байна уу гэх тийм. Тэгэл ингээл тэнд ингээ сайхан аялал ингээ зохион байгуулж нөгөө хүмүүс нь хэлж байгаа. Ерөөсөө ан амтнд л ямар нэгэн тохиолдолд юм өгж болохгүй, галгар цаарс одоо дуурж болох, шалжирнуулж болохгүй тийм ээ. Ойртож зураг авч болохгүй гэдэг чинь манай 2 3 хүүхэн ингээд 5 тэрээс ойрхооч байгаа шүү дээ. Тэгс нөгөөдөл чинь нөгөө 4 5 буутаа зэрэг чинь ингээ буугаа өрөө дөрөв манайх яах ч юм. Тэг чи нэг ухсах хэл юм бол тэгээд босолтоо шүү дээ. Тэр зэрлэг юмц чинь бас хоол үсэл дуталтагтааж байдаг юм ааш харанч чинь ямарч байгаа юм лээ тийм. Тэгэхээр бид нар гадаад живж байхдаа их болгоомжтой хандах. Тэр үтгэл одоо энэ юу яжсэн одоо нөгөө баавгал бааваш ингээ гараар ингэж янз бүр болж байгаа гараа таслуулсан Монгол тийм аялагч байгаа юу те? Монголд байхгүй да гадаадын аялагчууд дотор тийм эрсдэлтэй юмнууд их тохиолддог тийм ээ. Би бас аюултай юм биш үү? Би түүхэн ингээд өвд доктор ингээд Дубай руу, Тайланд руу, Вьетнам руу энэ халуун оронд сайхан аялдаг. Тэгээ манайхыг болгоомж юм ялангуяа усанд бол тийм. Усанд ороод нэг живж нөгөө хамаагүй одоо сэлж ийн гэж байгаа гинт нөгөө ус нь одоо тэр чинь одоо бидүүд орон нутгийнхаа голуудыг бол мэдчихэж за энд одоо нэг жаахан хүм байгаа тэнд явахт далаа тэр өдөр усныхаа давлгаан цохигдоод гинт хүм болцсон байж хуутцсан байж байгаа. Тэгэл асуудал гарна шүү дээ. Тэгэхээр хилээд байхад манайхан яваад идэх байхгүй тийм ээ. Тэгэхээр бас яг одоо бас тийм ээ энэ өвөл бас аялаа төлөвлөж байгаа хүмүүс байх юм бол дөнгөж сая бас бүрүүлэр жахан хэлсэн бүх зөвлөгөөнүүдийг авсан байх гэж бодож байна тийм ээ. Гэрнээ тусгаж аваад тааж дамжуулж өгөөрэй. Дэлхийн брендийг Монголд үйлдвэрлэгч Гоёл Кашмир онцгой эрхэм цэцэг дахин давтагдашгүй цорын ганц гоёлын даашинцыг зөвхөн танд зориулан захиалгаар урлаж байна. Гоёл Кашмир гоёлоо гоёлоос. Ер нь бэрхшээлгүй бизнес гэж хаач байхгүй байдаг. Тэгэхээр энийг цаадыг давж баялаг бүтээж байна таны хувьд. Тэгэхээр энэ амжилтанд хүрсэн нууцаасаас манай зүгтэлээч магадгүй нэг залуу бизнесмэн одоо Монгол аялал шиг Монгол аяллаас том компани байгуулад тийм ээ. Аялын компани байгуулад амжилтанд хүрнэ гэж бодож байгаа тэр залуу бизнесмэн бас өөрийнхөө амжилтын нууцаас дэлгээч. Энэ салбартаас хүчээ үзье гэсэн залуус манай нэвтрүүлгийг үзэж байгаа байх. Тийм ээ. Ирэх 2016 онд энэхүү одоо төлөвлөгөөгөө хэрэгжүүлъя гэсэн залуус бас байгаах. Мэдээж хамгийн анх юмыг эхлүүлэхдээ бүх юмны анхдагч хэцүү байдаг шүү дээ тийм ээ. Хамгийн анх одоо яг энэ санааг олж исэн одоо яг тийм залуу насныхаа сайхан тэр дурсамжаас бас энтэй хуваалцсан тийм ээ. Тэр би анх хэлдэж шүү монголчуудыг яахгүйгээд тэгээд дотооддоо аялуулж байгаа. Би нэг аял мэдхгүй. Би өөрөө уул уурхай эдийн засгийн мэргэжилтэй тийм ээ. Эдийн засгийн мэргэжилтэй. Эдийн засгийн мэргэжилтэй. Тэгээд хойно сургууль Оросд сургууль өгсөд Оросд 13 жил болоод ирсэн. Ирээд одоо гэр бүлийнхэнтэйгээ аялах. Хэдэн онд ирсэн бэ та? Би чинь 87 онд яваад 2000 онд ирсэн баг. Тийм. Олон жил Оросд байсан л дээ. Тэгээд бас дундуур нөгөө сургууль төгсгийнхаа завсраар ганцхан 8 хийгээл янз янзын юм хийлээ л дээ тэр бас тий. Тэгээд ирсэн чинь нөгөө аялах газар байдгүй. Би өөрөө хөвцлийн өмөртөө хөвцөлтөд орж үзэг баг. 8 дугаарыг төгсөөл дарханд очивол Темс сураад тэндээс дээд сургууль яваад ингээд ерөөс ямар ч хөвцөл далайг үзсэн. Төрснөдгөө бараг мэдгүй. Мэдгүй дээ. Тэгээд хөвцлийн үзсэн чинь ингээд аялууд газар байхгүй. Тэгээ өөрснөө яваад дараа жилээс нь ерөөс энэ төрөний миний хэлгээр монголчуудыг ерөөс аялуулаа гэдэг ийм сонирхол давтаад тэгээд яг аялын компани байгуулад аял авлаа да. Ер нь надыг тоож ирэх хүн байхгүй л байхгүй чинь тийм ээ. Хамгийн анхны аял хааш байсан бэ? Хөвцөл рүү явж байхгүй. Ахаад нэг хөвцөл рүү явж байхгүй. Хөвцөл рүү явах гэсэн за ямар хөтөчтэй байх хэрэгтэй гэл би өөрөө нөгөө мэрэгжлийн бос учраас за хөтөчтэй байдгийг гэлээ хөтөч жолооч. Тэгээ байжсэн манайхаар энэ Unitel группийн төгтөгч Unitel ч дөнгөж байгууллагад нэг жил чулууг байжсэн. Тэднийх нэг
20 түн өшөө бас одоо энэ тест дөрөөс нэг 20 түн ингээд аялуулахаар болоод ингээд аваад гарахаар болсон. Унаа одоо Бас их хүн биш шүү. Тэр яг нь 40 түнтэй гарч. Нэг мэдэхгүй байхгүй аялыг мэдэхгүй. Тэгэнгүүт нь унаа их тэр одоо шугамж явж исэн тэр үе айсаа гэдэг автобусыг ингээд аваад гараад явбал нэгдүгээр би өөрөө газараа мэдэхгүй. Манай хөтчнөр газараа мэдэхгүй. Жолооч нар яасыг тэр сайн мэдэхгүй бас. жолооч нар нийтийн тээврийг бас мэдэхгүй заяа. Тэр нөгөө жолооч нар ч аялж явж үзээгүй. Нөгөө хотын дундаар явуулсаад хамаагүй зогсоод унтаж мунтаад машин дээр гівдрээл тэр нөгөө хүмүүсийн ингээд саадч март ерөөс тэдэнд хамаахгүй байхгүй. Тэгээд хүмүүс уурлаа янз янзын хэлээл ингээд Нилийн саадтай явсан уу? нэг саадаар болохгүй саадтай. За ямар ч гэсэн таны яриаг ингээд сонсохоор автобус чи эвдэрсэн юм байна тийм үү? Автобус эвдэрсэн, шавуур зуусан гинтг нөгөө юу хүмүүс баасаа сольчихгүй очиод баас таалагдахгүй гэсэн чинь баасаа сольсон. Над мөнгө байхгүй. Нөгөө баазын төлбөрөөр баас дээдсэн чинь бидүүд яагаад ч танаа хүмүүс солилцсон чи бидүүд төлбөрийн буцааж өгч болохгүй. Ингээд бөө одоо тийм асуудалтай явж ирж байгаа байхгүй. Бөө одоо тэгээд манай хүүд их чинь нэг 6 дугаар ангид байсан хүү маань уйлаад хүүгээ дагуулаа явсан. Хүүгээ дагуулаа бас одоо хүүгээ газар үзүүл сараа тавьсан бүр тэрнээс хийсэн юм бодоод тэгээд ингээд ирээл эренгүүтэл одоо бодож ил энэст амар хэцүү юм байна. Ер нь боли ерөөсөө тийм. Энээрээс бизнес бүтгэр бизнес байна гэл ингээд бодоод ингээд явж гисэн. Нэгэнтээ ингээд орцсон байж байгаа. Тэгээ байжсэн нэг 20 хүүхэн орж ирээд юу Дубаалуу нари билээ аялаа гэдэг ингэхтэр би нөгөө мэдэхгүй байхгүй. Тэгээ 20 үнгээ ингээ бодсон чи гой санагддаг байхгүй. Уг нь их хүн тий. Чмаар л явуулчмаар. Тэнгүүд нь шууд ерөөсөө юу ч бодохгүй бор тий. Тэгээ би аялуулж чадна гэл. Зөндөө болоо аялын компаниудаар явуулаа тэгээд ерөөсөө аялуулахгүй гэж аялуулах чадна гэж тэр нөгөө чинь надад ихтэлтэй болчихгүй нөгөө хүмүүс. За тэгээд юу ямар үнээр аялуулах вэ гэдэг тарихын зүрээс юу ч ороогүй мөртлөө $2500. Тэг чи 2006 оны $2500 гэж их мөнгө. Тэргээр 20 үнээр өржүүл $50,000 ахаад Монгол мөнгөжилжүүл асар их мөнгө байхгүй. Би одоо бараг нэг 2 өдрөнд баяжчих юм шиг өөртөө тийм бодол төрөхгүй тийм. Тэгээ нөгөө хүмүүстэй гэрээ хийгээл гаргаад ингээл явуулсан. Тэгээ одоо энэ Тинши гэдэг корпорац байдаг. Тэдний одоо хүмүүсийн үйл ажиллагаа тэднүүд яасан. Явуулсан ч нөгөө дубаага мэдэхгүй байхгүй. Нари би гэж хаана байдаг, Кен гэж дубаа гэж ерөөс би мэдэхгүй. Гэртээ оч тэр үчи интернетийн хурд мурд гэдэг нэг хөгийн юм байлээ л да. Тэгээ гэрч интернет байхгүй. Нөгөө интернет кафе гэдэг юмнууд байлаа шүү дээ. Тэнд ороод үзээл өстө баахан үзэж арайг дубаага олж яваа. Дахиад арайг найрабыг олж явж байгаа байхгүй. Тэгэл яг хуу дубаад ярьсаар гад нөгөө юу толч миний одоо тэр хойн сурж ирсэн нэг оюутан тэнд дубаад байж таараа тэрний юмыг бас азар таараад ингээд дубаа боломж юм бодоод эхэлж байгаа. Тэгээ нарибыг ингээд яасан чинь би нөгөө англи хэл байхгүй орчилтэй гэж яагаад гэдэг. Тэгэхээр англи хэлтэй хүн хайгаад одоо бас явхад бас төвхтэй тэгээ хүмүүст хэлсэн маргааш мөнгө тушаахад байдаг тийм. Тэгээд нөгөө шинжигөө үзүүлэх гэсэн ямар ч гэсэн орчилтэй нарий биднийг мута гэдэг нөхрийг болоод авчих. Тэгэхээр ингээ яагаад гэсэн маргааш нөгөө онгоцны тийз буудал хоол унаа үзүүргээл ингээд хөрөөд ирсэн чинь юу $2500 нөгөөд чинь яадсан гэхээр $3,300 бол. Яа. $3,300 ингээд асуудал бол нэгэнтэд аялуулна гэж хэлсэн. Тэр олон үнийг нөгөө хүмүүс чи итгэл төрсэн байгаад байдаг. Маргааш таны мөнгө хөрөхгүй. Миний мөнгө хөрөхгүй, аяллахын мөнгө хөрөхгүй. Тэгээд ингээд би өөрөө мөнгө байхгүй. Надад нэг тэр үед $1000 байсан юм уу юм тийм. Тэгээд ингээд юу яасан чинь маргааш нь тэгэл баг одоо гэж буруу харж одоо үйлж зүв харж инээж гэрээгээ хийгээл явуулчихгүй. Тэгээд би одоо тэгэл найз төгтөл чам шиг тэнэгэн гэж байхгүй. Нөгөөдөл ингээд бододсон $7,000 хасах гараад ирэхгүй. Тэг чи дэлхийд чам шиг тэнэг хүн байхгүй гэл ингээд найз төгтөөс $1,000 над зээлч гэсэн зээлдэг юм. За. Тэгэхээр юу ахтар $200-300 зээлсээр ямар ч нэг 10 гаруй мянган доллартай болоод нөгөө хүмүүсээ аялуулаад ингээд яасан л да. Тэгээд яг хуу дубаад нөгөө манай найз тусаад авч байгаа. Дубаад очиод 3 хончоод 4 дахь хоногоос миний нойр өгөхгүй. Нөгөө 20 хүнтэй хэлж чаддгүй тэр мута гэдэг нөхөр байгаад тэрлэг мөнгө шилжүүлсэн байгаад байд. Нөгөө нөхөр байхгүй болчиход нэг Монгол хүний муу санаа гарч ирсэн. За алга болчих юм бол мөнгө байхгүй бууд байхгүй за очиод энэ 20 нөхдөд надыг барьж идэнтэй гэлээ бодоод ингээл тэгэл дубаагаас нэсэл нари бод бууж байгаа. Буус нөгөө мута зогсож байхгүй. Тэгэнгүүт би хаар чирэг гүйж очоод тэрэл яваад баяр тэр чинь яаж юм тэр мута гэд хүн тэгж байгаа биш. Би мөнгө олоод авлаа тэгээ баярлаад байна шүү дээ. Нэгээс нь тий. Тэгж анхныхаа аялыг хэлжсэн. Тэгээ би энэ нэлээд ямар нэгэн шинэ бизнес айгүй том эрсдлүүд дагуулж эрсдлийг давж идсэн хүн бол
цаашаа амжилтанд хүрдэг. Тэгэхээр ингэж байгаа л да залуучууд маань шинийн сэтгэх хэрэгтэй арай өөр юм тийм ээ. Жишээ нь одоо шаад өөр газар одоо уулан болдог энэ залуучууд тэр клублүүд хойд солонгос юм уу тийм ээ. Бүр хойд бисэн талаад аялгээд гараад явах нь бас зөндөл гэж. Одоо бас чих нөгөө нас яагаад тогтоод гэдэг юм уу тийм нөгөө айхад одоо за тэр саяхан ч одоо манай өсгөр гавьяат бас хойд бүсэн талаад Монгол хүний мөрөг гаргасан баг тийм. Тэгсэн яваад ирсэн. Тэгэхээр тэрлүү аялуулах юм ерөн тэгээд их янз янзын аяллууд байж байгаа. Жогон сонирхолтой тий. За тэгээд дотоодынхаа аяллаар ч гэсэн бидүүд яг хөө тэр маш гоё юм олж сэтгэх байхгүй. Тэгэхгүй зүгээр бидүүд ингэж штэ. Аялын компаниуд гадаадын үзэсгэлэнт очиод ингээд үнээрээ өрсөлдөд байдаг тийм үү. Тэгэхээр бидүүд за одоо юу гэдэг юм бэ нэг шинээр байгуулагдсан компани зөвхөн одоо нэг цагаан хэдэ боловсруулдаг юуг үзүүлдэг тийм аялал гаргаж энэ Монгол хүн чинь гадаадын хүн жоох байхгүй тийм. А гадаад бидүүд энэ юугаа муус хурцлаад байна л да. Ерөнхийдөө энэ хүнстэйхээ бүтээгдэхүүн натурал юм Монгол хүн эргэлдэг шүү. Монголын түүх ийм гой түүх байдаг шүү гэдгийг сурсдаггүйгээр зүгээр л одоо тийм бидний дотор бас одоо иймэрхүү нөхдүүд их байгаа шүү. Хар 20 эрдэн зугаа ялгадаг нөхдүүд зөндөл байгаа шүү. Тэгэхээр ямар өлегтэй болох вэ аялал болох вэ тийм. Амжилттай яваа бизнесмэнүүд, амжилттай яваа улс төрчид, амжилттай яваа уран бүтээлчдийн цаана мэдээж маш сайхан гэр бүл байдаг. Тэгэхээр бас энэ үдшийн энэ ороо сайхан бас би таны гэр бүлийн тухайс асуухгүй болохгүй бах тийм ээ. Тэглгүй яах вэ? Таас хідэн хүүхэдтэй аль нутгийн их хүргэн болсон. Одоо шинэ жилийн баяраар аавыгаа ханяага үзэл сууж байгаа. Тийм байх. Тийм. Тэгээ манайхад одоо 3 хүүхэдтэй. Одоо нэг хүүхэд маань одоо надтай цуг аялал жуулчлалд одоо ажиллаж одоо нарны уран жуулчлалын базар хариуцсан том хүмүүс маань ажиллаж байна. Дунд охин маань болохоор одоо Австралид Бээжингийн их сургуулийг төгсөөд энд бас Полинд төгсөөд дараа нь Бээжингийн их сургуулийг төгсөөд одоо Австралид сургууль төгсөөд 3 сард ирнэ. Ийм охин байна. Баг нь одоо 5 та дараа жил одоо сургуульд орох ийм нөхөр байна. Тэгээ одоо 2 ачтай. Тэгээ манай гэр бүлийн юм болохоор уулан багш тийм ээ. Тэгээд багш бас нэг зах зээлийн үед багшаа хийж чадаагүй одоо тэгээд бизнес хийгээд бас тусдаа өөр ингэсэн бизнестэй ингээ бизнес ингээ хийгээд явж байгаа. Хоёлоо тэгээд бизнесийн талаар л их ярих юм да тийм ээ. Мэдээж бизнесмен хүмүүсүүд мэдээ гол одоо хийж байгаа ажлын тэр учраас бас ярихгүй байх гэж байхгүй байна тийм ээ. Нэр нэг сонь дээрс уншижсэн байна. Бүрдүүч ахыг бас шаггүй яруу нариг гэж. Яруу нариг сонирхдаг гэсэн. Өөрийнхөө бас номын үгтэй дуу гаргацсан байсан тийм. Ном гаргаж ирсэн гэсэн шүү дээ. Яг зүгээр энэ дараа бас нэг айхтарч тийм яруу нариг шүү дээ. Ер нь сонирхох. Юунаас 5 дугаар ангиас 4 дугаар ангиас их яруу нариг одоо үргэлжлсэн үгийн зохиолыг их сонирхож ингээд байсан. Тэгээд яг бас сайхан янз янзын шүлэг бичээд бас тэр чин залуу байх чинь найзууд их онгордог байлаа шүү дээ тийм. Тэр хайр дурлал янз янзын шүлэг бичээд ингээд байсан. Тэгээ яг нөгөө бид миний нөгөө шүлэг бичдэг насан дээр бас жаахан манай гэр бүлийн хүн бас нэг сэтгэлд нь үдэлсэн шүү тий. Хайрт минь хаана мэн гэж тэр эзнийг нь болох гэж байгаа дэвтрийг нь урьж тэрнээс л жаахан. Тэгээд яруу нариг маань жаахан тий. Бүдгэрсэн байж тээ. Бүдгэрсэн тал руу гарсан. Тэгээ яг энэ 2013-оос яхад одоо бас сэргэж байгаа тийм ээ. Тэгээд энэ дээр би бас Монгол аялагд одоо дууны шүлэг бичиж энийг одоо манай хөгжмийн зохиолтой нээлж ингээд бас сайхан дуу болсон байгаа. Тэгээ одоо ээжүүд гээд тийм ээ. Тэгээ тавилан гээд би чинь нөгөө тэр үед би их даруух хүүхэд байсан байхгүй. Ер нь нэг залуудаа их даруух нь тэгээ дуугаад жаахан нэг ном их уншдаг тийм хүүхэд байж байгаад авгаатаа танилцаад үгэлж чаддгүй. Тэгэхээр одоо шүлэг бичиж гэж хэлээ шүү дээ тий. Тэгжээч одоо гэр бүлийн хойнтой дотнос ч тий. Тэгээс тий. Дөрөв мөртөөсөө ч юм уу шүлгийнхаа нэгэн сайхан цомрлогоос бас энэ сайхан баярын үдэш бас үзэгчтэй хаваалцахгүй юу. Нэг сайхан дурсамж бас сэргэж магадгүй шүү дээ тий. Тий. Тэгээд энэ би чи нэг төрөөд бас нэг 2-3 сар уйлсан юм билээ. Их тийм уйлахаа хөвд байсан нэг уйлаа. Тэгээ ер нь дунддаггүй уйлдаг тийм яагаад ч тэгээ уйлаад байсан мэдэхгүй. Ээжигээ тохоо удаас жоохон зоосон тийм. Тэгээ манай ээж тэгдэг бас чи их уйлдаг байсан. Тэгээд ээж манай одоо имээ тийм ээ. Манай одоо Хөвсгөл аймгийн цэцэрлэг зам имээ гэж ярихгүй л да хөгшин ээж гэж. Имээ маань өдөр шөнөгүй тэрвэржиж ингээд надыг бас хүн болгосон. Тэгээд тэр хоёрт зориулж ээжүүдгээд нэг шүлгний нэг 4 мөр ингээд орж иж ирсэн. Тэгээд тэрнээсээ би нэг ээжүүдгээ тэ хөхөө үлийг хүүтнийг өмөрч хүүтэн гэрт бүвэнд байлаа чөгшин жимийн тамтаа хамсаж хөөхий зайлууд надыг бүзэлж марл бичид удаах үед манаанаас аав ирж манцуун дах надыг задлахад аавын гэр баяржирзаа бялгаж багаан хаахын надад татаархан баацганы ирж аавын үр дээр сууж ээж минь энэ бүхнийг харж ирээдүйн сэтгэлтэй илгэн энэ лав Монгол аялыг захирдуулна гэж. За юу гоё үхтэй юм бэ тий. Бас сэтгэсэн байна. Бас
бас чамчамаа маш олон үг юм бол. Гоё үгнүүдийг шилтгэж өгсөн байна тийм ээ. Энэ чиглэлээр явсан бол яруу найрагч нэлээд болох байсан юм шиг байна. Алдаг пүрвдөрж баг пүрвдөрж гарч ирэх байсан юм шүү тийм ээ. Тэгээд яг тэр пүрвдөрчснээс их сони бас. Хоон дээд сургууль очсон ингээд сууж яасан. Манай одоо нэг юуны түүхийн багш ингээд пүрвдөрч чи мөн үг гэлээ байхгүй юу? Мөнгө гэл гэсэн чинь аа гэл гараа явсан номын сангаас ном чинь энэ чиний ном уу гэл гэсэн чинь пүрвдөрчгүй яруу нэг яваад. Гэхдээ энэ бол одоо манай тийм алдартай яруу найрагч аам гэсэн. Чи тэгээд бас аль сургууль сурсан? Ямар сургууль төгссөн бэ? Би Орос улсын улсын Магнитогорскотын одоо багшийн сургууль, дараа нь Уул Уурхай сургууль энэ хоёрыг бас багш мэрэгчлээ юм биш үү? Уул багш мэрэгчлээ тий. Багш Магадгүй нөгөө их сонин багш мэрэгчлээ байхгүй юу? Би нөгөө Темс төгсөөд Темсээс дараа сургууль явуулахад яг хөтөр одоо энэ одооны хахаар сургууль үйлдвэрлэлийн төвийн багш гэдэг мэрэгжлийн мэрэгчлээ багшаар үлдээ. Тэгээд тэрийгээ төгсч байжсэн чинь ахаад одоо сургууль орё гэдэг. Тэгээ Уул Уурхай дээд сургууль ороод эдийн засагч гэдэг мэрэгчлэг ингэж эзэмсэн. Миний бодлоор мэрэгжил бүхэн сайхан байдаг шүү дээ тийм ээ. Та хоёр өөрийнхөө эзэмсэн мэрэгжилтэд ер нь хэрэг сэтгэл ханамжтай байдаг. Одоо яг энэ чиглэлдээ ажиллаж байгаа бол мэдээж яг эдийн засагч гэсэн мэрэгчлэр бас ажиллаад явж байгаа гэж ойлгож байна л да. Гэхдээ яг зүгээр би үнэхээр энэ дэр одоо эдийн засгийн мэрэгжлийг эзэмсэн энүүгээр бахархдаг. Дээр нь яг гэхдээ одоо манай багш одоо 10 жил 8 жилд байхад одоо тооны багш Андрей гэж хүн байсан. Одоо бурхны орондоо явцсан. Андрей багштай талархж явдаг. Тэр багшаас ихтэй 4-5 дугаар ангид ширээтэй нүчглээ угаашдаг гэсэн. Хороо Монголд орж ирдэг. Тэгээ нөгөө багшид зодуулахгүй тул тоог аягүй сайн бодсорсон байхгүй. Тэгээ тэр мань миний амьдралын туршид одоо би ингээл аяж үйлчлэн компаниг өдөрж явахдаа хэдэн тоонуудыг хараад мэдж байгаа. Би ажилчтай байж байгаа. Би надад хэдэн тоогч бол шууд хараад мэдэн шүү гэдэг. Тэр хүн нэг юм гэх юм л эзэмшигтэй маш сайхан эзэмшсэн ёстой байхгүй. Манайх одоо яаж гэдэг манайх юм эзэмшдэг дутуу эзэмшээд л дээ. Тэр чи одоо нэг хитэн тоог биднүүдийн үжиг хэцүү байлаа шүү дээ. Интернет одоо компьютерүүд дөнгөж гарч иржсэн дандаа нөгөө сампин мампигаар ингэж тоогоо хийдэг. Тэгт нөгөө аянд өөрт бий болоо тогтчихдог байхгүй. Нэг тогтсон юм насан туршдаа тэгэл хэрэг болж байгаа байхгүй. Ингээд энэ сайхан үчийн орой, өвлийн орой баяр дээр минь баяр нэмж мөн бүрдүүлж хахтаа ажлын амжилт хүсээд залуу одоо хамтлаг флай хамтлагийн залуус хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд тайзнаа залуусаа ирж байна. Сэтгэл минь хайр цэцгэлж ихэлсэн Зүрлишгүй төрхийг чи бодох тусмаа Зүрхэнд минь лоо ихшгэлж уярсан Хонгор чамайг анх харснаас
халуун сэтгэлмээ гал болон дүүжээ хайртай охин минь би ганцхан чамда хайртай үнэнч хайраа үдийн хайраа удаан сарнай надад ирсэн хайр минь аз жаргал авчиргаа намуухан үчиг ододтой хамт дуулъя хайртай охин минь би ганцхан чамда хайртай халуун сэтгэлмээ гал болон дүүжээ хайртай охин минь би ганцхан чамда хайртай үнэнч хайраа үдийн хайраа удаан сарнай удаан сарнай За баярлалаа. Ингээд Монгол Аялал компани ерөнхий захирал бүрд орж ахта 2015 оны онцлог хүн болсонд нь Fly Handling зүгээс баяр хүргэж байна. За тэгэхээр нэвтрүүлгийн хойморт манаас нэгэн сайхан шинэ уран бүтээлээ биднэрт зориулсан дуучтай маш их баярлалаа тийм ээ. Уран бүтээл амжилт хүсье. Дуу гэснээс бас манай бүрдэрж авсан шаггүй яруу найрагч мөн бас дууны үг өччихсэн. Монгол аялал гэдэг дууны өччихсэн тийм. Тийм дууны үг өчсөн, дуулагдсан тийм. Тэгээд маш сонин бас олон төвгтэй олон салбарт өгсөж байгаа юм хүн шүү дээ. Монгол аялал гэд дуу маань ерөнхийдөө шүлэг нь ямар утгатай вэ? Ингээд нэлээд гоё Монгол орныг магтан дуулсан байгаа олоо гэж би асууад байна. Тийм, Монгол аялал манай торгоны замаас эхэлдэг. Ер нь аялал жуулч торгоны замаас эхэлсэн тийм ээ. Тэгээд Монголоо одоо дэлхийд таниулна, дэлхийг Монголоо таниулна гэсэн их олон тийм үгнүүтэй тийм ээ. Ер нь Монгол аялал манаас тийм гоё одоо тийм өвгтэй дуу байгаа. Тэгээ яг манай одоо дууг нь хэн дуулсан бэ? Оюнбат Бадрал маяг дуулсан. Тэгээ энэ дээр бас нэг тийм шог юм ярихад манай нэг юун дараа шинэ жилээр одоо Оюнбат Бадрал маяг ирээд дуулсан, нарны орон жуулч Бадрал ирээд дуулсан чинь нэг апартур муу байхгүй юу? За. Апартур муу байжсэн тэрээр дуулаад явсны дараа апартур өөр апартур тавьж хагаад манай нэг менежер битээр нөгөө зүгээр юуг нь тавиад дуулчихгүй юу? Панорамын тавиад дуулчихгүй. Тэгсэн чинь тэнд байсан бүх хүмүүс битэрийг дуулчлаа гэдэг дахиад би бүлэглэж надад ирсэн. Тэгэхээр ер нь Монгол аялал компани гэснээс мэдээж хүн болгоны хоёр дахь гэр бүл, хоёр дахь гэр бол мэдээж яг албан байгууллага ажилчид болсон байдаг, хамт олон болсон байдаг шүү дээ. Тэгэхээр Монгол аялал компани маань ерөнхийдөө шижгэн сайхан залуучууд байдаг байхаа гэж бодож байна. Хамт олноо нэг сайхан шинэ жилийн нэвтрүүлгээр бас магтан дуулъя гэж би бас бодож байна. Яг гэвэл бас захирал нь орж байгаа учраас. Тийм, манайч одоо нэг 30 гаруй залуучууд байна. Тийм ээ. За одоо надаас манай урлаг захирал бол инкватор гэдэг хүн байна. Тэр надаас нэг жахаах. Тэгээ бусд нь бол одоо дандаа залуучууд ингээд ажиллаж байгаа. Тэгээ залуучуудаа ажиллахад яг нэг өдөр ингээд загнуулаад нөгөө яадаг тийм ээ, урам яадаг, маргааш шиниймээрээд орж ирдэг. Яатардаг. Бид үчийн урамтай ер нь тэгээд сайхан юм ингээд ярьдаг. Тэгээд халуун дулаан манай компани бусд компаниудыг сонир л дөө. Бидүүд нэг ажиллаа ярина. Одоо бидүүд ах шиг, найз шиг одоо бүр тийм сонин уугаар ингээд харьцаатай. Тэгээд хамт олонтой бол маш их уярж явдаг. Тэгээд манай одоо энэ хичнээн бүрэлдэхүүнтэй бай. 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Одоо тун утахгүй одоо төрөөд удааг байгаа баяр эцэг гэдэг надыг одоо анх одоо сургууль төгсөөг байж байгаа манай одоо нэгтлэн гар ажилласан. Өөрөө бол аялал жуулчлал мэргэжлийн нэгтлэн гар саяхан одоо ингээд төрөөд байж байгаа. Тэгээд
Тэгээ одоо энэ одоо 2015 онд бидэнд бас нэлээд өгөөжтэй жил болж байгаа. Манай компани хуучин ажилтнаас 4-5 байртай болсон тийм. Бээжинг усаар байртай болсон. Бас 2 одоо дасцыг баяраа 2 маань одоо гэр бүлтэй болж одоо хүүхэдтэй болсон тийм ээ. 20 10 үрсгээ нэрлэх юм байна дөө тийм баяжтай ер нь. Гэр бүлийн бүгдийг нь мэдчихэж штэ тийм ээ. Ямар сан тэгээд ууралдаг штэ. Саяхан одоо ингээд манайхаа яхад эмнэлэг твтэх гээд нэг өөр танхаартай авахгүй байхгүй. Одоо манай залуучууд өөртөө анхаарал авахгүй шүү дээ. Хөрөх гээд өвдөгч байгаа хүн чинь яах вэ хүүд анхаарал авах. За төр чинь ингээд би уурлаад нөгөө эмчмчлүүн яриад яах вэ хүү гэдэг гэж байгаа шүү дээ. Тэгээс өөр жахан яриаг ингээд сонсоодсэн чинь байртай болсон, хүүхэдтэй болсон гэл өөрөө байртай болоод өөрөө хүүхэдтэй болсон юм шиг л бас хамт олондоо маш сайн илгэсэг байх нь шүү дээ тийм ээ. Тийм байх тийм. Манай хамт олж тийм л байж одоо ажил маань урагшаа явж байгаа. Тэгээ ингээд 2-3 жил 4 жил ажиллаад ирэхдээ удам ингээд одоо туршлагатай мундаг ингээд болоод ирэхдээ их сайхан байл тэ. Тэгээ энэ жил нөгөө хямрал болоод тэгээ хямрал гэдэг одоо хүн болгоо яриад хаасайг бол хямрал байна. Хаасайг хямрал гэдэг яриад өдөр тутмын хямрал. Одоо манай одоо саяхан нөгөө Пүрүсөр гэдэг машиныг одоо жилийн хугацаанд манайхаар гадаад баяр саялагчдаа суглаа явуулаад ингээд өгж юм л дээ. Тэр хүмүүс гайхаад байгаа. Танах одоо яг үннээсөө гэдэг нэг гэдэг. Манай надаас зөндөө болгоноос манай менежерүүдээс манай юунаас ингээд асууж байгаа хөөх чи. Заавал ингэдэг юм байл дээ. Ерөнхийдөө нэг би нэг ингэ сонсч байсан. Хямралыг сайн бизнесмен давтуулдаг, зуудыг одоо таргамал давтуулдаг тийм. Тэгэхээр муухан нөхдүүд нь бол ингэ явж байгаа. Тэгэхээр бид дандаа муу юм ярихгүй сайхан. Тэгээ ялангуяа одоо би ирж байгаа энэ 16 онд бол бид дандаа баяр баясгалантай өнгөгээд гүйтэн тийм. Ер нь юм байл дээ. Би одоо ингээд нэг та ярьдаг сони юм ярьдаг. Ямар ч мөнгөгүй болчиход би найзтайгаа ирсэн. Би дараа жил жип авч байгаа. Тэгсэн манай найз ингээ 100 байсан. Ер нь жиж яах би хаач муу шараад модорох уу гэдээсэн. Тэгээ дараа жил би жип авч унтчаад гайхчихсан байхгүй. Нэрээ тийм байт юм шиг. Тэгээ нарны орон зуучны баазыг би 40 жилийн өмнө одоо 2005 онд ч юм уу 6 онд ч юм уу бааз байгуулцтайгээ зараагүй заяа. Зүгээр л тэр нэг сонирхлын маягаар тэгээд гэсэн чинь тэгэл өнгөрцөн баг. Тэгээд баазаа байгуулсан дараа манай гэр бүлийг өндөгч. Гэхдээ чи нэг сони юм хийх юм а тэгсэн чи одоо бид баас туучлаа ш. Тэр дандаа амны нэг буян заяа амныхаа бэлэгт байдаг гэдэг тэр шиг хэрэг дутуучрах тийм ээ. Энэ одоо үдшүүл шинжлэлийн үуч учраас яхаарахгүй бас очноосоо шинжлэхэндэг тийм сайхан дурсамж одоо шинэ жил гэхээр хүн болгонд нэг тийм гоё дурсам сэтгэл шинэ жил гэхээр хүмүүс хамгийн түрүүнд мандрин гэл өвлийн өвгөн гэж хэлдэг. Одоо орчин үеийн залуус бид нэр юу хэлэх вэ гэхээр шинэ жил гингүүд 12 сарын 1 гээл бараг нөө шинэ жил рекламнууд ингээд телевизээр гараад хэлдэг. Тэнгүүд яг шинэ жил болж байгаа юм шиг уурын амьсгал төрдөг. Таны хувьд миний үед бидүүдийн багт тийм ээ би чинь сумын төв хөөхт. Сумын төв дотор байрны хөөхт. Бидүүд шинэ жил болгохтор ингээд цаарсаар ягаа чихрээ нөгөө хоосон цаарс дунд нь хөвгөн хийж байгаа л ингээд тийм шинэ жилийн нэг ийм одоо чимэглүүд байхгүй л тухайж одоо бас хэцүү байсан. Тэгээд их сонирхолтой бидүүдийн үед нэг сони юм байсан баг. Шонхор гэд нэг юм байдгүйсэн байхгүй. Одоо үг аав гараад ир нөгөө шонхор нөхөрж гарч ирээл дурандаа тэгж цахилахгүйсэн тийм үү зурсан гэх ихтэй ерөөсөө бидүүдийн бас нэг сурлага хөдөлмөртэй гайгүй болсон юм боллоо. За тэр нөхөрлөл өчгөөс гэх. Тэгээ нөгөө явуулахын даваашаад хүчээр ангиар нь оруулцдаг. За тэгэл нэг 3 авцсан юм уу 3 гарцсан 2 гарцсан манай нөхдүүд бол тэгээд 10 үрээр ихийгүй байдалд орно ш. Тэр ерөөсөө 2 сурж болохгүй бид алуулах юм биш үү гэж тийм хөвгөлтэй юм бидүүд их болдог байсан. Бас оюутан болж очиад бидүүд хойно ингээд нэгдүгээр курст бөөнөрөө нэг 20 төгрөг утсан тэгээд сайхан гуулгаж муулгаад Оросын шинжлэх үзээ бөөн баяр болоод ингээд яжсэн нөгөө малгай тавьчаал бүгдээр ингээд гуулгаад авахгүй малгайгаа өмсөөл айгүй хүүтэн цасаар бол тэгсэн ингээд миний малгай унчихгүй. Малгай унчихтаар ингээд аваад малгайгаа тавьчаал ингээд явчихгүй. Тэгэл байранд очиод ингээд ингэсэн чи миний малгай болох явчихгүй. Тэгээд гүчээс малгайгаа өмсч орж ирсэн. Тийм орж ирсэн. Би энд нэг сайхан тийм тэр үдийг сэгээгээд малгай байдгүй л дээ. Туулаанаас тэгсэн чинь яасан гэсэн чинь миний малгай бусдын малгайгоо тэгс ганцхан малгай байсан бүр холцорсон нэг тийм хар малгай би зүгээр нэг орос хүний малгайг аваад тавьчихсан. Тийм хөгжилтэй юмнууд их болдог л доо шинжилдэг. Өнөөдрийн маань энэ үдшийн одоо баяр дээр маань баяр нэмж дуу хуураар хөвлөхөөр олон сайхан дуугаараа Монголынхаа ард түмнийг бас хөглөж яваа. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Мөн Эрдэнэ наран тэргүүний ажилтан наран тунгалаг нар хүрэлцэн ирсэн байгаа. За ингээд дууч тавхтаа авъя.
За оны онцлог хүнээр шалгарсан Монгол Аял компани ерөнхий захирал бүрэг дөрж ахта шинэ он шинэ жилийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье. Тэгэхээр бидний баяр дээр баяр нэмж Монгол ард түмэндээ сайхан дуу хоороор хөглөгдөж Айдууны мэдлэгээд өргөсөн та нартай маш их баярлалаа. Баялаг бүтээгч Гоёл Кашмир өөрийн бүх салбаруудаа 100% ноол уран, эрэгтэй, эмэгтэй, мөн хүүхдийн малгай оролтондоо өвлийн хямдрал зарлалаа. Гоёл Кашмир, гоёлоо гоёлоос.
Шинэ жил гэдэг бол өөр их гоё баяр шүү дээ, тийм ээ. Өнөөдөр бас бид нэр шинэ жилийн сайхан дурсамжтай үйл явдлаас ярилцаж байгаа үзэгчид маань ч гэсэн бас хуваалцаж сонсож байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр өнөөдөр шинэ жилийн баяр болж байгаа учраас манай нэвтрүүлэгт оролцож байгаа онцлог зочид маань манай гацуурыг бас чимж байгаа. За энэ яг маш их онцлог чимнэ. За яаж чимэх вэ гэхээр яг өөрсдийнхөө одоо компани логог ч юм уу, тийм ээ. Одоо яг энэхүү хамгийн сайн хийж чадах зүйлээ ч юм уу энэхүү одоо тоглоомн дээр мэн хийгээд манай гацуурыг бас чимэх юм даалгавар бидний зүгээс өгж байгаа. За тэгэхээр та юу хий гэж бодож байна? Бид нар бас юм сонгоод одоо жижиг хэрэглэл бас бэлдсэн байгаа. За би ч одоо нэг зураг зурхтаа мó, хайжлахтаа мó ямар ч тэгэхээр тэмээл хайжлах гэдэг үзээ. Манайх ч нөгөө тэмээгээд яадаг тийм. Манай энэ тэмээ бас учиртай. Манай одоо насаараа тэмээ малж байсан тийм ээ. Тийм учраас одоо тэмээн дээр одоо би аавыгаа суулгасан тийм маягаар тэгж лого хийсэн юу. Бас гоё. Тэгээд тэр цааталт нь уултаа, дуудалт нь одоо элстэй болдог. Ингээд ерөөсөө тэр бүх одоо үзэсгэлэнтэй газруудаар элсэн цөлөөрч гэсэн одоо тэмээгээр аялна гэсэн юм утгаар юугаа зохиож ирсэн. За тэгэхээр тэмээ юм чинь шар өнгөөр эхлээд мэдээд зорсон дээр тийм ээ. Гоё юм байх уу? Тэмээтэй газар. Манайх нөгөө Хөвсгөл аймгийн цэцэрлэгэн хөлтөд тухайн үед тэмээ байсан. Тэгээ одоо бол бас ер нь тэмээ маань байхгүй болоод портер байдаг болсон юм шиг лээ. Сая яваад үзэж байна. Бас их сонь төвхтэй юм биш тийм ээ? Тийм төвхтэй манайх чинь. За ямар ч ихсэн дүрсийг гаргаж шүү тий. Ямар ч гаргахад байх та ер нь гайхалтай шүү дээ. Хоёр өөх тэмээ бол ерөөхдөө төв хаазад хамгийн гол нь Монголд ер нь одоо ер нь Монголд байна уу? Тийм одоо ер нь өөр газар байх хоёр өөхтэй тэмээ бол байхгүй да. Тийм манайх одоо сая инглиш шүү дээ. Энэ тэмээний баяр гэж одоо бас жуулчдын нэг тийм өргөн дэлгэр хэд тэмдэглэг тийм баяр байна. Өвөл болгоо одоо тэмдэглэж байгаа. Сая Говьалтай аймагт асар гоё тийм одоо юм хийсэн. Энэ цааш тааштай нэлээд хөгжиж байгаа тэмээний юу талаар бас нэлээд хөгжиж байгаа. Энийг бидүүд аялал жуулчлалын гадаадын жуулчтай холбоё гэсэн их бодол байгаа. За тэгээд юу яах вэ гэхээр энэ Монгол оронд хамгийн жуулчдын эрхэмлэх цаг үе бол энэ өвлийн аялал жуулчт юм а гэж би одоо бодоод байгаа шүү дээ. Өвлийн аялал жуулчдыг айхгүйгээр төр засгаас нь одоо энэ аялын компани тим хийх юм бол дэмжээд тий. Дэмжээд их юм бол энэ зүүмнүүд Азийн асар урдан орнууд жуулчд ирж энэ өвлийн аялыг үзэх маш их сонирхолтой байгаа. Өвлийн аялыг хийдэг цөөхөн хэд орн байдаг. За Кавказын нуруу байна. Тэгээд Норвег байна. Ингээл нэг цөөхөн орн. Тэгэхээр манайх энийг одоо ашиглах боломжтой маа гэж би сүүл үед их бодоод байгаа. Тэгээд энэ их эрчимтэй орё гэдэг ингээд өөрөөдөд байгаа. Тэгээд нотлон бидүүд уржны хэсэг их давгүй болсон өвлийн аялал жуулчлал. Гэтэл нотлон бидүүд өвлийн аялал жуулчлалаас болж хийггүй байдалд орсон. Тэр яагаад хийггүй байдалд орсон бэ гэхээр ингэсэн. Нотлоныг цасураагүй. За. Тэгсэн жуулч зэрчд цасаа нэхэд болдгоо. Тэгээд бидүүд яг нэг тийм яг буруу аргамаар. Тэгээ буруу аргамаар цас хийсэн дээр гэдэг тэгсгийгээл явуулсан шүү дээ. Энэ жил бол одоо их сайхан цас орсон байна. Тэгээ энийг бол одоо хөдөөнийхэн мод одоо уучлаарай. Би энэ зуудуул гэж хэлээгүй шүү. Зүгээр аялал жуулчлалын талаар л өвлийн жуулчд ирж ивэл ер нь тэгээд манайх чинь юм шүү дээ. Нэг үе аялал жуулчлалыг ойлгохгүйсэн бол одоо сүүлийн үед ойлгодог болсон. Зөв голдроор хөгжүүлээд Монгол маш их жуулч ирэх боломжууд бол нээлттэй байгаа. Маш их байгаа заяа. Тэгэхээр бид юунд нэмээд сүүлгүй болоо явж байна. За хэдүүлээ сүүлийн тусна наач та. Миний тиймээс найдваргүй болоод тиймэрхүү байгаа юм та тэгээд. Бүрөөдөр жахын яриаг ингээд сонсоод байхад тийм ээ 2015 онд Монгол аялал компани маань маш олон хүмүүсийг бас олон газруудаар аялуулж за Монголд бас олон жуулчдыг авчирч аялал жуулчлалыг маш их сайхан хөгжүүлж чадсан гэдэг нь бас үзэгчид маань бас өнөөдрийн нэвтрүүлгээр хүлээн авч үзсэн баг. Тэмээгснээс бас одоо манай оны онцлог хүн баярын хөтөлбөрийг маань дэлхийн брэндийг Монголд үйлдвэрлэгч Ойл Кашмирын хамт олон бас ивент гэж байгаа дэлхийд таатай байна. Ойл компанийн хувьд бол мөнгө тэмээний ноосоор, ямааны ноолуураар, сарлагын хөврөөр маш одоо гоёмсог одоо дулаахан ороо хувцс бүх төрлийн хувцсыг үйлдвэрлэдэг. Гоёлыг гоёлоос гэсэн ураатай тийм ээ. Тэгээ манай бол энэ 2000 ерөнхийдөө 2010 оноос хойш Монголын 1885 оныг өнгөө аялуулсан баг. 1885 оны. Тийм 1885. Хямрал болоод идэг Монгол аялал компани өнгөө аялуулад идэг тийм. 10 оноос хойш. Энэ жил бол өөдөө 300 гаруй хүнийг өнгөө аялуулсан байлээ. Тийм. Маш их сайхан муутай. Энэ яг наалтах нь. энэ болохооргүй. За наалтан падар наач тэгвэл тий. За тэгээд энэ
Бидүүд ягаад ингэж байгаа гэхээр нэгдүгüүртөө доош ихтгэл тамбын аялал руу одоо тэр хүмүүсийг буян ийгээс сайхан болоос ажил нь бүтээсгээд хоёрдугаарт нь гадаадын аялал хүмүүс нүд тайлж ирээд Монгол ямар нэг юм ийгээс гадаад Дубай руу одоо Вьетнам, Тайланд тийм ээ Америк нэгдсэн улс эдгээр явахдаа бидүүд юу хүсдэг вэ? Аялцахад нэг юм үзээд ирээс, нэг юм мэдээд ирээс тэр санаа авч ирээд энийг яагаад би олон удаа ярьсаар энэ наран тулын цаатлын зам одоо их сайхан тийм санаа авч хийсэн байлээ. Энэ дэхтэр бас иймэрхүү санаануудыг авчирээд дэвэл Монгол ор маань хурдан хөгжих боломжууд байгаа гэж бодож байгаа. Хамгийн гол нь шин соргог зүйлийг миний тимээчүүд ингээд хэрэгтэй ах тийм. Энэ хаваараа тогтоод энэ хаваараа тогтоод. Сүүл мүүлгүй нэг жаахан бүдүүн маяглаа. Сүүлийн тосн маяг гэсэн шүү дээ тийм ээ. Бүдүүн маягтай болоод баг шүү. Үндэсний брэнд Гоёлог ашмаар Монгол орны бэлчээрийн мал аж ахуйгаас урган гардаг амьд ширхтийг боловсруулан төрөл бүрийн бүтээгдэхүүнийг дэлхийн шилдэгт нэрлэгдсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглан жилдээ 60,000 гаруй загварын сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын болоод гадаадын зах зээлд нийлүүлсэн байна. Бид дэлхийн брендийг Монголд үйлдвэрлэн Гоёлог ашмаар 10 жил. За бүрүүдээр жахын. Миний тийм нэг жаахан тиймэрхүү тиймэр боллоо. Гацуурын гоёо. Тоглоом. За тэгэхээр нэвтрүүлэгт оролцож байгаа зочид маань бүгдээрээ манай гацуурыг энхүү одоо тоглоомороос чимж байгаа. За яг үдэ хөөрхөн талсан байгаа сте тий. Сүүл гэнүү. За сүүлд тэгээд аянда бий болчих. Аянда бий болох тий. 16-нд аягуус том сүүлтэй болчих тий. За тэгэхээр Эх орон Монголын үндэсний телевизээс бэлтгэн хүргэж байгаа 2016 оноос хийх гэж байгаа үйл явдлынхаа талаараас бид нартай хуваалцсан 2015 онд одоо хийх ажлынхаа талаар бид нартай дүгнэж ярилцсан танд маш их баярлалаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр ерөнхий ивент тэтгэгчээр Гоёлыг Гоёлоос гэсэн Гоёл Кашмираас бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр шинэ жил гэдэг бол өөр их гоё баяр. Яагаад гэвэл бэлэг авдаг гэж хүүхдүүд ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бэлэггүй баяр гэж юу яхав? Тэгэхээр тандас энэхүү сайхан үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаарай гэдэг энэхүү Гоёл Кашмирын бэлгийг танд. Гоёл компанийн хувьд бол одоо 10 гаруй жилийн өмнө үүсгэн байгуулагдсан. За тэгээд одоо бас маш олон гадаад гадшаага одоо Монголынхаа брендийг гаргадаг. Дээрээс нь Монголдо үндэсний үйлдвэрлэгчээр манлайлагч ийм одоо томоохон компани байгаа. Дээрээс нь бас нэг сюрприз байгаа. Эх орон Монголын үндэсний телевизийн олон нийтийн санд асуулгаар салбартаан шилдэгэн шилгээр шилгарч оны онцлог хүн болсон Пүрэв дөрж танд ажлын амьдрал амжилтсан ерөөё. Эх орон телевиз 2015 он гэсэн энэхүү болор цомыг бас танд гардуулъя. Таны ажил үйлс амьдралтын хийж байгаа зүйлтэн энэ одоо болор цом шиг үргэлж гэрэлтэж гэгээл хялцаж явах болтугай тийм ээ. Үргэлж одоо өөдөө сайхан байхын өрөөлөг төвчүүдэд энэхүү одоо цомоо танд гардуулъя. За. баярлалаа. За тэгэхээр мэдээж оны онцлог хүн зочинд байна тийм ээ. Салбар бүртээ тэргүүлж байгаа, манлайлж байгаа оны онцлог зочдыг бид өдөш бүр 22 цагаас үзэгчтэйгээ эх орон телевизийн эфирээр уулзуулж байгаа. Тэгэхээр өнөөдрийн одоо нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. 2016 онд Монгол аялал компани таны бас гэр бүл тийм ээ маш их арвин дэлгэр байх болтгой гэсэн сайхан өрөөлөг дэвшүүлье. За мөн та үзэгч түмэнд байна. Сайхан мэдлэгээ дэвшүүлэхгүй юу нэвтрүүлгийн хаалцвал. Одоо энэ нэвтрүүлэгт урьж оролцуулсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд би эх орон телевиз гэж тийм ээ. Ягаад ч юм их тийм дотн байдаг эх орон тийм ээ. Эх орноо хүн хайрлна, эх орон телевизийг хайрлна гэдэг юм уу тийм ээ. Тэгээд эх орон телевизийнхэнтэй маш тийм сайхан одоо хамтын ажиллагаатай ингэж явуулдаг их баярлалаа. Тэгээд одоо бас манай хамт олноос танаа нэг хүнийг гадаадын аялал дүнгүй аялуулах эрхийн бичгийг одоо би авчирыг үуч гэсэн хэлчихье тийм ээ. Энийг энийг бол та бүхэн одоо сонгох хэрэгтэй. За энэ Гоёл Кашмирынхантай хэлэхэд бол бид Дубай руу энийг гаргах боломж бидэнд байгаа. Хэрвээ манай компанид танцвал танаа бүтээгдэхүүнээ гадаад гаргах юм боломжууд байж байгаа. Тэгэхээр ер нь бид Монгол аяллахын зөвхөн аялал биш тийм ээ. Биднүүд энэ дэлхий дээр одоо өөрийнхөө одоо бүтээгдэхүүнээ одоо сурталчилах юмсан гэсэн бодлыг төрж явдаг. Ялангуяа одоо тэр Бангкок, Тайланд одоо Пхукет тийм үү. Пхукетийн тэр их олон үндэсний хоол дотор Монгол хоол оруулж юмсан. Тэр Диснейленд нэг Гонконгийн Диснейленд дээр одоо Монголын үлгэрийн баатуурдыг оруулж юмсан гэсэн юм. Энийг холбож өгөх гүүрүүд бидүүд байгаад байдаг. Харин Монгол үлдэх. Тийм. Ер нь тэрийг дэмжих ер нь монголчуудыг гадаад яах гэсэн юм байдаг. Тэгээд ингээд энэ таанууд шиг одоо сайхан залуучууд одоо энэ хин соргогийн яад 2016 онд одоо эх орон телевизэн өшөө Монгол орн маань тийм ээ улам одоо сайхан одоо ихийг бүтээж
Тэгээ сайхан одоо дандаа сайхан үг хэлж явах хэрэгтэй. Нэгэнтэйгээ уулзсан сайхан инээдэг. Нэгэнтэйгээ уулзсан одоо нэг хямрал ярихгүйгээр сайхан тий. За яг болж ирэл гэдэг болчих штэ тийм ээ. За та бүхэнд одоо энэ сайхан одоо өргөмжлөлийг одоо өгсөнд одоо маш их баярлалаа. Би ер нь өргөмжлөлийг авч байгааг юм байна тийм ээ. 5 онцгой эзэн болж явах үед бол бас нэг юу байжсэн. Үг аваас бэлэг авч ирсэн юм байна. Ийм одоо ингээд та бүхэндээ маш их баярлалаа. За мөн одоо энэ говь гişвэрийнхэндээ одоо ийм сайхан одоо бэлэг өгсөнд гоёл гişвэрийнхэндээ ийм сайхан бэлэг өгсөнд их баярлалаа. Тэгээ одоо би түрүү хэлсэн нэг холбох боломжууд байгаа гэж. Монгол Аялал компани маань ерөнхийдөө үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж, за үндэснийхээ үйлдвэрлэлийг бас дэлхийд дахин таниулах үйлсэд одоо хөрөнгө оруулах гэж байгаа юм шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бас компаниуд манаас холбогдоорой гэж хэлэх зүйтэй байх тийм. Тэгээ бүрдүүлж явах үнэхээр одоо аргагүй бизнес үү юм тий. Жижигхэн нэвтрүүлэгт одоо ингээ нэвтрүүлэгтээ ороод гарахад тэн дээрээс дахиад нэг бизнесийн санаа хамтын ажиллагаа нэг санаа аваад гарч шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирж бидэнтэй одоо шинэ жилийн сайхан дурсамж, за түүнээс гадна мэдээж Монгол Аялал гэдэг компани за өөрсдөө сайхан хүмүүсийг аялуулдаг тийм ээ. Их сонирхолтой сайхан яриагаар өөрсөн ийм сайхан үдэш байлаа. Тэгэлгүй яах вэ? Энэ үдэш үнэхээр гайхалтай байлаа. Таны ажил үйлс өндөр амжилт хүсье. Өшөө олон монгол хүнийг аялуулж, өшөө олон жуулчдыг одоо Монголд авчирч, тэр Монголынхаа гайхамшигтай дэлхийд тосгүй Монгол орноос өшөө ирсэн алдаршуулаарай гэж тань сүсээрээ. За баярлалаа. За баярлалаа танд. Ингээд үзэгчтэй их Монголын үндэсний телевизээс бэлтгэн хүргэж байгаа шинэ жилийн баярт зориулан бэлтгэн хүргэж байгаа оны онцлог хүн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Маргаашийн онцлог зочноор иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй. Баяртай үзэгчтэй. Ho ho ho! Last Christmas before millennium, SN2 got together.